лангуун дээр нь очиж ажиллаад ингэж байгаа. Зуныхаа амралтаар бол багш болгон ажил хийж байна. Өөр сургуульд цагийн багш хийгээд зарим нэг нь бол барилга дээр ажиллаж байна. Багшийн цалин аваад би хизээч байртай болж чадахгүй байсан. За намайг Сосор орон гэдэг. За 92 дугаар сургуулийн химийн багш. За боловсролын салбарт нийтдээ 16 жил ажиллаж байна. За тэгээ 92 дугаар сургуульд ажиллаж их хугацаанд бол би бас дундуур нь бас Турк улс руу бас нэг хагас жилийн хугацаанд бас ажиллахаар явсан. За мөн адилхан Солонгос улс руу бас нэг жил гарan бараг 2 жил шахам явсан юм байна. Тий ажилласан гэсэн. За Солонгост би яаж ажиллаж байсан бэ? Эхний сар бол надад үнэхээр очиод эхний сардаа бол үнэхээр хэцүү байлаа. Тэгээ би бол станаар бараг л уйлжлаа штэ. Тэгээд яах гэж би ширвэ те одоо ингээл бодож исэн. Тэгээ нэгдүгээрт одоо хариу орон дараа чод хэл ус энэ мэдхгүй те. Тэгээд ажиллаж исэн. Тэгээд дээр нь үр хүүхдээ сан, гэр бүлээ сан те ингээд хэцүү байсан. За тэгээ нэг сар болоод ингээд яг цалингаа авсан. За тэгээд цалингаа авсан чинь би одоо энэ нэг би нэг анх ажиллаад би чинь нэг 4 сая 200 орчим апуда. За тэгэл хүн урамшдаг юм байна. Тэгээд за ийм цалин авч байгаа юм чинь те. За төвчих хэвээр юм байна, ажиллах хэвээр юм байна гэл хүн чинь бас тэгээд тэр цалин аваад үнэхээр урамшдаг юм билээ. Тэгээд би төвчээд нэг жил гарan ажилласан шүү. Тэ би бол одоо чинь байрны мөнгө бараг л хийсэндээ тий. Тэгээд үнэхээр баярлж байгаа байхгүй би багшаар ажиллаа тий. Багшийн цалин аваад би хизээч байртай болж чадахгүй байсан байхгүй юу. За тэгээд мэдээж байртай болохоос гадна одоо банкны зээлтэй байсан, банк бүсийн зээлтэй байсан тий. Энийгээ ч гэсэн би дараад л ирсэн. За тэгээд ирээд одоо Солонгос ирээд би 3 жил болсон байна. За 3 жил болоход дахиад нөгөө зээлээ тавьсан тий. Банкныгаа зээлийг тавьсан, банк бүсийнхаа зээлийг тавьсан. Ингээл сууж байна. За ер нь бол бидний үндсэн цалин бол сая 484 мянга тий. За тэгээд одоо нэмэгдэл цалин бол ингэж байгаа. Удаан жилийн нэмэгдэл гэхээр би нэг 15% нэмэгдэл авч байна тий. За анги даасны нэг 10% авч байна. За тэгээд зэргийн нэмэгдэл нэг 10% авч байна. Ингээд нэг 35% нэмэгдэл авч байгаа. Бидний одоо нэг татвар бол бас арай их байгаа байхгүй юу? Одоо яг ингээд нийт татвараа тооцох юм бол бид нар баг ингээд яг наривч тоолох юм бол баг 26% байна уу да. Тийм хувьцаа байгаад байгаа. За тэгэхээр нөгөө нэг би нэмэгдэл цалингаа бараг юундаа өгч чинь тий татвартаа өгч байгаа. За тэгээд нэг гар дээр нэг сая 600 орчим мянган төгрөг авч байна. За тэгээд тэр маань хүрэлцэхгүй байгаа учраас би бол одоо нөгөө нэг захын дүүргийн сургуулиуд багш болтохгүй байгаад байгаа гэж байна тий. За тэгээд менежертэйгээ ярьж байгаа, захиралтайгаа ярьж байгаад ингээд нэг өдөр бүтэн за дахиад нэг өдөр нь болохоор тал тий ингээд өөр сургууль дээр ажиллаж байгаа. За тэр нь болохоор зэрэг миний цалин хүрэлцэхгүй байгаа шүү дээ. За тийм болохоор ингээд би өөр сургуульд цагийн багш хийгээд за бас нэг өөрийнхөө цалин дээр нэмэр болохгүй тий. Ингээд одоо цагийн багш хийж үтсэн. 7 хоногт нэг 10 цаг заах боломж байгаа байхгүй юу? Тэрнээс илүү цаг бол тэр сургуульд заах цаг бол байна. Тэгтээ миний цаг бол боломжгүй байгаа. За тэгээд нэг 10 цаг орчим заах юм бол яг нэг 7-800 мянган төгрөг нэмэгдэн л дээ. Тэгтэл буцаад нөгөө татвараа авна шүү дээ тэрнээс чи тий. Тэрнээс татвараа аваад над дээр гар дээр ирж байгаа цалин нэг 600 орчим ч юм уу ингэж байгаа. Тэгээ багш нар одоо яаж юм гэхээр зуныхаа амралтаар бол багш болгон ажил хийж байна. За зарим одоо боломжтой нэгэн ч гэдэг юм одоо нэг одоо боломж нь гараад одоо виз нь гарч байгаа багш нар бол бүгд Солонгос яваад тэгээд одоо бараг Солонгос яваад ажиллах юм бол багш нар яаж юм гэхээр бүтэн жил одоо тий тойрсон цалингаа бараг олоод ирж чадчих байгаа байхгүй. Тэгээ болдог бол бид нар одоо зун болгон Солонгос яваа тий ажилламаар байна. Одоо тэгэхээр бид нарт бол виз гарахгүй тий. За гарч байгаа багш нар бол Солонгос яваад болж байгаа. Гараагүй багш нар юу хийж яах гэхээр за зарим нэг нь бол барилга дээр ажиллаж байна. За зарим нэг нь бол одоо тий цайны газар одоо тий угаач хийдэг ч юм уу, зөөгт хийдэг ч юм уу тийм ажил хийж байна. За миний бодлохоор зэрэг зуныхаа амралтаар одоо ихчтэй туслаа тий одоо лангуун дээр ажиллаа тий 8 идэг. За тэр 8-нд нь туслаад одоо лангуун дээр нь очиж ажиллаад ингэж байгаа. Худалдааны зөвлөх хийгээд ингэж ажиллах юм бол миний тарих бол амарна тий. Бас санаа зовхгүй мэдээж очоод хийх ажил нь бэлэн. Тэгээд үнэлэмж нь өндөр. Би тэр ажлыг бол бас хиймээр л байна. Тэгтээ бас яг ингэж үр хөвгтөө бодоод тий. За мэрэгчлээ хайртай учраас энэ ажлаа хийгээд л ингэж явж байна. Захын сургуулиуд байна тий. Одоо захын дүүргүүдийн сургууль гэсэн. За тэднэрт бол бас химийн багш олдохгүй байгаа байхгүй юу. За тэгээд тэр шалтгаан нь бол одоо нэг багш хөмсдөнтэй холбоотой тий. За тэгээ ер нь бол химийн багш байна, физикийн багш байна, математикийн багш байна, англи хэлний багш байна. Ер нь бол ингээл
багш бол ерөөсөө л хомсдолд орцсон. Тэгээ багш очихгүй байна. Тэр сургуулиуд те. За ийм л байгаад байна. Ер нь бол. За залуучууд бол яалтчгүй ингээд хашиж байна. За яагаад ингээд хашиж байгаа юм бэ гэхээр нэгдүгürt цалин бага байна те. Залуу багш нарын хувьд болохоор ямар ч нэмэгдэл авдаггүй. За яг сая 484 мянгаас татвараа төлж байгаа. Тэгэл гардаа нэг сая хүрэхгүй те мөнгө авч байна. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор зэрэг одоо эцэгчүүдийн хандлага айгүй хэм сөрөг болцсон. Сөрөг. За тэрнээс бас шантарч байна. Тэ? Ингээд ийм шалтгаанууд байна. Тэгээд одоо бид нар одоо яах вэ гэхээр зэрэг багшийн үнэлэмжийг одоо жоохон дээшлүүлмээр байна. Тэ? Цалин хөлсөө нэмэгдүүлмээр байна. Хүүхдүүдийг хүмүүжүүлж гисэн одоо бас айгүй хэцүү болцсон. Тэ? Одоо аав ээж нь хүмүүжүүлж чадахгүй байгаа хүүхдийг багш нар хүмүүжүүлэхэд бас хэцүү болчихж байгаа байхгүй тий. Тэгээд бид нар одоо айлын хүүхдийг зодод зохиод байж болохгүй байна тий. Тэгээд одоо хүүхдийн хүмүүжүүл одоо нэлээд хэцүү болцсон. Яг үүндээ бол одоо ингээд багш нарын үнэлэмж ингээд доошлсон байгаа учраас одоо ингээд эцэгчүүдээ тий энэ нийгэм ард түмэндээ одоо багшаа хүндэлдэг тий багшаа урамшуулдаг, дэмждэг байгаарай л гэж хүсэж байна.